За сайн мэцхан хүүхдүүдээ бүгд өнөөдрийн хичээлдээ оръё. За өнөөдрийн хичээлдэр багш нь түлхүүр өгөөе. За косинус, синус гэсэн түлхүүр өглөө. Тэгвэл бүгдээрээ 1 минутын хугацаанд дэвтэртээ өөрсдийнхөө төсөөлж байгаа дүрслэл тэмдэглээ бичээд өгөөрэй. За багш нь түр хүлээе. Косинус бөгөөд синус 9 дугаар ангид үзсэн. За мөн 10 дугаар ангид үзсэн байгаа. Синус косинус гэхэлэр хүүхдүүд манд дандаа тэгшин цэцт гурвалжныг хамгийн түрүүнд төсөөлж тэмдэглэсэн байх гэж багш нь бодож байна. Тэгшин цэцт гурвалжны маань катетууд нь А, Б байх юм байна. Гэвт нууцн З багш нэг хурц үнцгийг альфа гэж тэмдэглэжлээ. За одоо тэгвэл тэмдэглэгээ мэддэг зүйлүүдээ бичээд өгөх юм бол мэдээж бичлэг орж ирж байна тийм ээ. Синус альфа. За яг өмнөх хичээл дээр бид нар 9-р ангид үзсэн хурц үнцэгт тэгшин цэцт гурвалжны хурц үнцгийн хувьд тригонометрийн харьцаа гэдэг зүйлийг харсан. Синус альфа маань эсрэг катетыг гипнозоос харьцуулсан байж байгаа. За тэгвэл косинус альфа гэдэг маань налсан катетаа гипнозоос харьцуулсан харьцаа байж байгаа. За 9-р анги мэдлэг бүгдээрээ мэдж байгаа. За 10-р ангидын үзсэн мэхлээр яг өмнөх хичээл дээр нөгөө 180 градус хүртэл хүнцгий утгууд мэдээд ирсэн. Тэгэхээр 180-аас альфа гэдэг маань 2-р хүнчид буюу синус альфатойгоо тэнцүү байх юм гэдгийг олж харсан байгаа. За тэгвэл дараагийнх маань косинус 180 градусаас альфа гэж байгаа. Харин энэ маань өмнөх хасах тэмдэгтэй буюу косинус альфаха эсрэг утгыг авдаг гэдэг мэдж байгаа. Тэгвэл бидний өмнөх мэдлэг ийм байсан юм байна. За өнөөдөр бидний хичээл юу авах юм бэхээр косинус синусын теорем гэдэг хичээл орох гэж байгаа. Тэгвэл энэ хичээлээрээ бүгдээрээ эндгээр теоремыг мэдээд хэрэглэх юм байна. За хүүхдүүд маань сургачгаа гаргаад шинэ сургачгийн 170 дугаар хуудас, хуучин сургачгийнхаа 111 дугаар хуудасыг гаргаад харъя. За үүнтэй холбоотойгоор бүгдээрээ нэг бодлого дасгал авч үзье. Бодлого 1. За ABC гурвалжны маань 2 тал өгөгдсөн байна. Мөн А орон өнцөг өгөгдсөн. Ингээд 3 дахь талаа болох юм байна. За тэгвэл бүгдээрээ шугам харандагаа аваад тэгтээ ABC гурвалжныг зураарай. За та нар зураг зурсан байх. Багш самбартаа зураг зуръя. За ингээд А, Б, С гурвалж. За гурвалжны оройг том үсгээр тэмдэглэдэг. Том үсгийнхаа эсрэг талдаа талуудыгаа бид нар жижиг үсгээр тэмдэглээ өгчдөг. За багш нэм тэмдэглээ. Мөн өнцгүүтэй альфа, бета, гамма гэж тэмдэглэждэг байгаа тийм. За өгсөн зүйлээ бичих юм бол өгсөн зүйл манай А, Б тал тийм ээ. А, Б тал буюу С талын урт нь 4 м юм байна. С талын урт нь 4 м юм байна. Дараа нь АС тал байгаа юм тийм. АС буюу Б талын урт нь 6 м гэж өгөгдөж. За өнцөг А буюу А ороод өнцөг альфа өнцөг маань 60 градус юм байна. Одоо бидний олох гэж байгаа зүйл маань юу болсон бэ гэхээр мэддэхгүй байгаа тал буюу А талыг олох юм. А талыг олно. За хаанаас олж болох вэ бид нар? Мэддэг зүйл юу байна вэ гэхээр өнцөг өгөгдчихсэн байгаа тохиолдолд бид нар тэгшин цэцт гурвалж үүсгэж чадна. За тэгвэл бүгдээрээ Б ороогоос өндөр буулгаад өгье. Өндөр гэдэг маань гурвалжны тухайн ороогоос эсрэг талд буулгасан перпендикуларыг хэлж өгдөг. За багш нэнд өндөр тэмдэглэе. Өндрийн суурийг Д үсгээр тэмдэглэлээ. За Д үсгээр тэмдэглэе. Тэгэл энд бид нар хамгийн түрүүнд юу олж авч чадах гэдэг нь вэ гэхээр А, Б, Д гэсэн гурвалжин байна тийм ээ. Энэ гурвалжны хувьд бидний өндөр БД гэдэг маань нөгөө альфа өнцгийн эсрэг катет. Бид нар мэдчихсэн юм. А, Д маань альфа өнцгийн налсан катет. Тэгвэл бүгдээрээ эндээс альфа өнцгийнхөө синусыг хичээдэг. Синус альфа гэдэг маань БД-г хуваах нь гипноз буюу С тал юм байна. Эндээс БД гэдэг бидний өндөр гэдэг маань С гүрчг нь синус альфа болжээ. За одоо косинус авчиж өгөх юм бол налсан гэдэг АД гэж хэлсэн тийм ээ. АД-г
мөн гифтнүүц С-тэй харьцуулна. Тэгвэл АД гэдэг маань С косинус альфа болох юм байна. За нөгөө талаас бидний олох гээд байгаа BC гэдэг гурвалжин дээр харах юм бол ABDC гэсэн гурвалжин байна тийм ээ. Энэ BDC-ийн гурвалжин мөн тэгшинцэд гурвалжин байгаа. Тэгшинцэд гурвалжины BD катет мэдэгдэж байгаа. Бид нар CD катетыг олж чадах юм байна. Олох гээд байгаа нөгөө А тал маань энэ гурвалжины гифтнүүц. Тэгвэл гурван тал мэдэгдэж байгаа юм чинь хамгийн сайн мэддэг Пифагорын теорем бичээд үгүй. Тэгвэл эндээс BC буюу А квадрат маань нөгөө BD-гийн квадрат дээр нэмэх нь DC-гийн квадрат юм. За эндээс за BD-г бид нэг олчихсан бичих. Тэгвэл DC юутад энэ байх юм бэ гэхээр DC гэдэг маань нийт AC талаас А дээрчмийг хасах юм байна. AC талын урт маань B тийм ээ. B-гээс хасах нь С косинус альфа авч. Одоо бичээд үзье. А квадрат гэдэг нь BD буюу үржирийн квадрат гэхэлэр С квадрат синус квадрат альфа нэмэх нь CD квадрат болж ирж байна тийм ээ. Тэгэхээр CD квадрат энд маань ялгуур алууд ирсэн. Ялгуурын квадрат гэхэлэр бүгдээрээ ялгуурын квадратын томьёогоор задлаад өгье. Багш нь шууд томьёогоор бичиж та бүхэн бичээд яваад байгаарай. За эндээс нэмэхээр 1-р тооны квадрат буюу B квадрат хасах нь 2BC косинус альфа нэмэх нь С квадрат косинус квадрат альфа болох нэ. Одоо эндээс төсөөтэй зүйлээ харахаар энд С квадратууд ижлэх юм байна тийм ээ. Тэгвэл түүнийг бид нар хаалтнаас гаргаад өгчих юм бол А квадрат тэнцүү. Цаана үлдэж байгаа юм а бодоорой. С-г хаалтнаас гаргаад өгчхөөр синус квадрат косинус квадратын нийлбэр үлдэж байна. Тэгвэл 9-р ангид бид нарт энэ квадратуудын нийлбэр 1 байдгийм а гэж үзчихсэн байж байгаа тийм. Тэгвэл С квадратыг нэгээр үрчиж байгаа учраас С квадрат Б квадрат 2BC косинус альфа болох нэ. Одоо бидний олох гээд байгаа А байж байна. BC мэдгэж байгаа альфа өнцгийн косинус бид нар мэднэ. А талаа олъё. А квадрат гэдэг нь С-гийн квадрат 4-ийн квадрат 16 Б квадрат 6-гийн квадрат нь 36 хасах нь 2 4 6 за косинус 60 градус. 9-р ангид мэддэг байж байгаа өмнөх хичээл дээр тавьсан байгаа тийм ээ. Энэ маань 2-ны 1 болж байгаа. За одоо хэлбэрчлэхээр энэ хоёр хураагдах юм байна мөн үү? Эндээс 16 дээр 36-ыг нэмэхээр 52 болж байна тийм ээ. 52-оос 4 6 24-ийг хасах нь байна. Ингэвэл 28 байх юм байна. Тэгвэл бидний А талын урт хэд вэ гэхээр А нь язгуур дор 28 буюу 28 гэдэг маань 4-ийг үржих 7 болж задарна. Тэгэхээр 4-өөс язгуур гаргачих юм бол 2 язгуур дор 7 болох нэ. За бид нар талаа болсон. За энд бүгдээр нэг юм харъя. Багш нь А тал, С тал, Б талаар нь ингээд талаа болсон. Хоёр тал тухайн онцгийн хоёр талын чинь хоорондох үнцэг мэдгэжлээ тий. Тэгвэл энийг л бид нар косинусын теорем гэж нэрлэдэг. Гурвалжны хоёр тал хоорондох үнцэг мэдгэж хад гурав дахь талыг олж болох нэ. Үүнийг косинусын теорем гэж хэлж байгаа. Тэгвэл бүгдээрээ аль нэг талын хувьд дахиад бичээд үзье. Би гамма онцөг тэмдэглэжсэн юм чи гамма онцгийн хувьд бий. Тэгэхээр энэ тэмдэглэлтэй харахаар энд А тал байж байгаа тийм ээ. Тэгвэл А талын эсрэг онцгийн хувьд косинус бичиж байгаа. Теоремоо зөв бичихын тулд өнцөг түүний эсрэг талын хувьд бичиж өгөх нь. Тэгвэл С гамма онцгийн хувьд бичгээр С квадрат гэдэг нь за гамма онцгийн үсгч хоёр тал маань А Б байна тийм ээ. А квадрат Б квадрат тухайн хоёр талын үр жүрийг хоорондох үнцгийн косинусаар үржих нэ. За ингээд нэг томьёог бичээд авлаа. Та нар дэвтэртээ Б талыг олох томьёог бичээрэй. За одоо тэгвэл гурвалжны 3 тал өгдөгчвөл бид нар өнцөг олж болох юм байна гэдэг томьёо эндээс гаргаж авч болж байна. Эндээс косинусаа ялгаад өгөх юм бол косинус гамма гэдэг багш нь ялгая. Тэгэхээр энд зүрх тэмдэгтэй байгаа учраас тэнцвүүгийн тэмдгийн зүүн талдаа гаргачих юм бол С квадрат маань яах нь баруун талдаа ороод хасах болох нь. Ингэхээр А квадрат Б квадратаас С квадратыг хасаад өнгөө үржиж байгаа үржүрт хуваагаад өгчих юм бол тухайн онцгийн косинус алдах нэ. За энэ маань бидний косинусын теорем байгаа даа. За одоо бүгдээрээ бичиж тэмдэглээд авсан байх. Дэвтэртээ өөрсдөө ойлгомжтой байдлаар томьёогоо тэмдэглээд өгөөрэй. За энэ томьёогоо ашиглаад бүгдээрээ бодлого бодъё. За энэ бодлого маань бүгдээрээ сурагчгээс авъя. Багш нь тэмдэглээд өгье. Сурагчгийн маань хуучин номны 113 дугаар үтсний 17-гийн Б гэдэг бодлого, шинэ номны маань 107 дугаар үтсний 12-ийн Б
Б гэдэг бодлого байх юм байна. За тэгвэл багшны бодлогынхаа зургийг зуръя. Сурагчгүй хүүхдүүд маань багшийнхаа зурнаас хараад тэмдэглээд аваарай. Бодлого 2. За эндээс орон цэгүүд нь R, P, T, Q юм байна. Өгсөн юм энд 5 см, 4 см, 1 см. За энд нэг төөттэй гэсэн үнцэг байна. Энд x гэдэг. За эндээс бид нар косинус төөттөг олох юм байна. Тэр x гэж мэддэхгүй байгаа талыг олох юм байна. За арай бүр дээр RPT гэдэг гурвалжныг хараарай. Энэ гурвалжны хувьд гурван тал нь гуруулаа мэдэгдэж байна. Үнцэг болох хэвээр. Тэгвэл бидний өмнөх теоремын бодлогоноос гурван тал нь мэдэгжвэл үнцгийг олж болно гэсэн. Тэгэхээр яг косинус төөттөг бичиж болж байна тийм ээ. За косинус төөттөг болохоор үүсгэж байгаа хоёр хажуудад буюу 4-ийн квадрат 16, 2-ийн квадрат 4, хасах нь эсрэг талын квадрат 25, хуваах нь 2, 4, 2 юм байна. За өнөөгийн хэлбэрчлээд өгчих юм бол хасах тэмдэгтээ 16-ны 5 гэдэг тоо гарч байна. За сөрөг таа гарч ирнэ гэдэг маань энэ үнцэг мохоо үнцэг байх юм биш үү гэдэг чиглэлийг бид нарт өгч байна тийм ээ. За одоо x-ийг олъё. Тэгэхээр x-ийг болохоор нөгөө эсрэг үнцэг буюу энэ үнцэг байна тийм ээ. Энэ үнцэг маань төөттэй үнцэгтэйгээ хамар үнцэг. Тэгвэл хамар үнцэг юм чинь p-гээс хасах төөттэй үнцэг юм байна. Тэгвэл косинус төөттэй мэдж байгаа юм чинь p-гээс хасах төөттөг бид нар олж чадах юм байна. Тэгэхээр талны эсрэг үнцэг мэдэгдэж байгаа. Хоёр хажууд тал мэдэгдэж байгаа. Бичээд үзэх юм бол x квадрат гэдэг маань үүсгэж байгаа талын квадрат 16, нөгөө талын квадрат нь 1, хасах нь 2-ыг үржих нь 4, үрждэг нь 1. За косинус p-гээс хасах төөттэй болж ирнэ тийм ээ. P-гээс хасах төөттэй нь хасах тэмдэгтэй байдаг гэж учраас энэ тэмдэг нэмэх болох юм байна. Нэмэх нь косинус төөттэйг өччих. За эндээс хэлбэрчлээд өгчих юм бол x квадрат нь 17 дээр нэмэх нь за 8-ыг үрждэг нь косинус төөттөдөө би хасах 16-ны 5-ыг орлуулчих гэсэн. За өнөөгийн хэлбэрчлэхээр энэ хураагтахаар хасах 2.5. 17-аас 2.5-ыг асчих юм бол 14.5 юм байна. Эндээс x-ийг олчих юм бол язгуурдор 14.5 болох нэ. За бид нар косинус төөттөйг олсон x авсан. Ингээд косинусын теоремын маань хэрэглээ байх юм байна. Бодлого 3 маань 3 см хариуцтай тойрогт багтсан гурвалжны хоёр үнцэг өгөгдсөн юм байна. За тэгээд талуудыг олох юм байна. Тэгэхээр бүгдээрээ яах нь гурвалжныг багтаасан тойрог зурж өгөх юм байна. Багш нь самбартаа зуръя, та нар дэвтэртээ зураарай. За тойрогоо зурчихсан. Энэ тойргийн маань төв нь энд байж байна. Үүнд багтсан гурвалжныг зуръя. За тойргийн гурвалжны ороонууд А, Б, С тойргийн төв нь О. За биднэрт өгөгдсөн юм маань С орон үнцэг буюу бидний тэмдэглэгээр гамма үнцэг. А орон үнцэг буюу альфа үнцэг өгсөн. Гамма үнцэг нь 60 градус юм байна. Альфа үнцэг нь 45 градус юм байна. За олох гэж байгаа юм. Олох гэж байгаа зүйл маань 3 тал гэсэн тийм ээ. Тэгэхээр А, Б, С талуудыг олоорой. За өмнөх урьдчилан нарсан А ороо эсрэг тал нь А, С ороо эсрэг тал нь С байх нь. За одоо бүгдээрээ бид нар эндээс юу гаргаж авч чадах вэ? Мэддэг зүйл маань юу вэ гэх. Тэгэхээр хоёр үнцэг байгаа тал байхгүй. Тэгэхээр нөгөө косинусын теорем хэрэгжилж болохгүй байгаа даа тийм. Тэгвэл нөгөө дэгшинцэд гурвалжаа хаана үүсгэж болох вэ? Тэгэхээр дэгшинцэд гурвалжин маань тойргийн диаметр дээр үүсгэж өгье. Тэгэхээр би Б ороогоос тойргийн төвийг дайрсан диаметр татаад өгье. За энд бид нарт арадус мөн 3 гээ өгчихсөн байж байгаа. Арадус 3. За энэ орон цагийг бүгд М гэж тэмдэглээд өгье. М цаг. Тэгвэл АМ маань диаметр
Тийм үү? Тэгвэл B А ороогоо M өнцгтэй холбоотой. А ороогоо M ороотой холбоотой. Энд үсэж байгаа гурвалжныг бүгдээр ажиглаарай. Энд үсэж байгаа. Тэгвэл гурвалжин А, B, M. Диаметр тулсан өнцөг 90 градус учраас энд яах нь? Тэгшинцэд гурвалжин үүсэх нэ. Энэ тэгшинцэд гурвалжны маань энэ катет нь С катет байх гэж байна. BM нь диаметр байх гэж байна. Одоо бүгдээрээ нөгөө тойрогт багтсан өнцгийн чанаруудыг харъя. Багтсан өнцгүүдийн чанарыг харахаар ижил номд тулсан өнцгүүд тэнцүү байждаг. Тэгвэл энд АБ гэдэг ном гамма өнцөг тулсан. Тэгвэл мөн энэ АБ номд нөгөө М ороод тулж байгаа юм чи энэ өнцөг гамма өнцөг болж ирнэ. Гамма өнцгийн эсрэг катет бидний олох гэж байгаа тал юм байна. За эсрэг катет учраас синус хөвчих юм байна тийм ээ. Синус гамма гэдэг нь С-г хуваах нь. Диаметр буюу 2R. Эндээс С талаа олох юм бол 2R синус гамма болох нэ. За одоо тэгвэл А талыг Б талыг хаанаас олж болох юм бэ? Энд бид нар дахиад яаж ийнү? Тэгшинцэд гурвалж үүсэж болох нь байна. Би энд С ороогоо М ороотойгоо холбочих юм бол мөн гурвалжин BMC маань тэгшинцэд гурвалж юм байна. Тэгшинцэд гурвалж юм байна. Эндээс дахиад ижил ном тулсан өнцгийг хайхаар BC ном тулсан альфа өнцөг байж байгаа. Мөн BC ном тулсан М дээр байгаараа альфа өнцөг болчихлоо. Тэгвэл альфа өнцгийн маань эсрэг катет нь BC тал буюу А тал юм байна. Одоо тэгвэл дахиад синусаа бичих юм бол синус альфа гэдэг маань А хуваах нь 2R. Эндээс А тал нь 2R синус альфатай. За эндээс бүгдээр ажиглаад үзье. Нөгөө томьёонуудад маань дандаа А тал эсрэг өнцөг, С тал эсрэг өнцөг, мөн диаметр орж ирээд байна. Эндээс хоёулаа диаметр хаалъя бүгдээрээ. Диаметр буюу 2R-ийг ялгаад үзэхээр эхний бодлогоос 2R гэдэг маань С-г синус гамма харьцуулчлаа. Хоёр дахь талаас А-г синус альфа харьцуулж байна. Талыг эсрэг өнцгийнхэн синус харьцуулж байна. Тэгвэл гурав дахь тал дээр бичих юм бол Б-г синус веттэй харьцуулсантай тэнцэх гэж байна. Үүнийг синусын теорем гэж нэрлэдэг байж байгаа. За бодлогон дээрээс бүгдээрээ теорем гаргаад авсан. Үүнийг синусын теорем гэж нэрлэдэг. За косинусын теорем дээр бид нар талыг эсрэг өнцгтээр нь бичижсэн бол энд талыг тухайн эсрэг өнцгийнхэн синуст харьцуулж бичдэг байна. За гурвалжны гурван талаа олъё. Тэгвэл эндээс Агаа олох юм бол А гэдэг маань 2R буюу 6 гүрчдэг нь синус альфа 45 градус учраас 2-ны язгуурдаар 2. За хураагдаад 3 язгуурдаар 2. За энд С-г олчихсан байгаа тийм ээ. С гэдэг маань диаметрийг үрждэг нь синус 60 градус. Синус 60 градус гэдэг маань 2-ны язгуурдаар 3. Ингэхээр 3 язгуурдаар 3 болох нь байна. За жоо. Одоо тэгвэл Б талаа олно тийм ээ. Б гэдэг маань энд хийж байгаа. Б гэдэг маань диаметрийг үрждэг нь синус ветта. Тэгвэл ветта өнцөг гэдэг вэ? За тэнд орчие. Ветта өнцөг гэдэг маань гурвалжны дотоод өнцгийн нийлбэр 180 байж идэг. 180 градус байж идэг. Тэгвэл хоёр өнцгийг мэдчихэж байгаа юм чинь гурав дахь өнцөг нь 180-аас хасчаар 105 градусыг хасаад өчгөр синус 75 градус байх юм. 75. За бид нар хагас тойрог дээр та нар өнцгөө олж чадна мөн тооны машин ашиглаад олж чаддаг. Тэгвэл багш нь энд синус 75 градус ойролцоо утгыг 100-ны наривчлалтаа аваад тавьчихсан байж байгаа. Синус 75 градус 0-100-ны 96 юм байна. Түүнийг орлуулад өгчих юм бол 6-г 0-100-ны 96-гаар үржээд гаргачаар энд 500-ны 76 гарах нэ. За гурвалжны өнцгүүд өгсөн байхад гурван талыг олж чаддаг боллоо. За энэ теоремын хэрэглээний бодлогыг бүгдээр авч үзье. Дөрөвдүгээр бодлогон дээр дөрөвдүгээр бодлого маань хуучин номны 115 дахь хуудасны 22-ийн В гэдэг бодлого байх нь шинэ номны 110 дахь хуудасны 17-гийн В гэдэг бодлого. За үүн дээр багш нь 6 зурж өгье. Метртэй юу? 80 градустай. А, Б, С. За хоёр өнцөг нэг тал өгөгдсөн юм байна.
олох гэж байгаа нь мэддэхгүй байгаа хоёр тал буюу А, Б талыг олох юм байна. Мөн А, С талыг олох юм байна. За одоо хоёр өнцөг мэдгчээр 3 дахь өнцгөө олж чадна гэд гаргачихсан тийм ээ. Тэгвэл энэ ороодох өнцөг хэд вэ? Бүгдээрээ тооцоорой. Нэмээд 40-оор 121 тийм ээ. 121 гэхээр 180-аас 121 асчих юм бол энэ өнцөг 59 градус. 3 өнцөг мэдэгдчихсэн. 3 талаас нэг тал мэдэгдэж байгаа. Үлцэн хоёр талыг болохдоор нөгөө синусын теорем тийм ээ. 3 өнцөг нь мэдэгдэж байгаа талууд олдно. За теорем авчиад үгүй. Тэгэхээр мэдэгдэж байгаа тал буюу 5.8. 5.8 буюу BC талыг би синус эсрэг ороо буюу 80 градуст. Нөгөө талаас AB талыг синус эсрэг үзгэн 41 градус. AC талыг синус за сүүлийн өнцөг буюу 59 градуст харьцуулах юм байна. 59 градус. Энд BC мэдэгдэж байгаа учраас энэ хоёроос аваад үзэх юм бол би AB-г олж болж байна. AB гэдэг нь BC буюу 5.8-ыг үрждэг нь за синус 41 градус. Тэгээд синус 80 градус таваа. За тэгэхээр синус 41 градус 80 градусын ойролцоотуудыг багшны бас аваад өгчихсөн байж байгаа. Эдгээр тоогоо орлуулад үржүүлж хуваах үйлдэлээ хийгээд хариугаа та нар өөрсдөө бас тооцоод үзээрэй. Багшны нэг одоод үзэхээр 3.9 м болжээ. За одоо тэгвэл яах нь эхнийх BC AC талуудыг авчих юм бол надад AC тал олдно. Энэ маань 5.8-ыг синус 59 градус хуваах нь синус 80 градус. За мөн ойролцоос авсан утгуудаа орлуулад үржээд хуваах юм бол энд 5.2 м гэсэн хариу гарах нь байна. За эндээс бид нар синусын теоремаа хэрэглээд гурвалжны өнцөг өгөгдөж явахт тал өнцгүүдийг олж болох нэ. За өнөөдрийн хичээлдэр бид нар юуг олж мэдвэ гэхээр косинусын теорем, синусын теорем юм байна. Энэ нь дэгшин цэцгууралжны үед бид нар Пифагорын теорем бөгөөд тригонометрийн харьцаагаа ашиглаад өнцөг талуудыг бүгдийг олж чаддаг байсан бол энэ хоёр теорем ашиглаад дурын гурвалжны үед өгсөн зүйлээ ашиглаад өнцөг талыг олох боломжтой болжээ. За баттгалд дараах гурван бодлогыг бодоорой. За энэ маань шинэ сургагчид, хуучин сургагчид дээр байгаа юм байна. Сургагчийг ашиглаарай. Мөн тэнд байгаа бодлогонуудыг бодож хичээлээ баттгаж давтаарай. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа.